За миний аялсан 4 дахь хөлөг онгоц Celestial компанийн Celestial Discovery гэдэг хөлөг онгоц байгаа. Энэ хөлөг онгоцоор би 3 улсын 5 хотоор аялсан. Ингэж аялахад надад сонголт байсан. Би нисэх онгоцоор эсвэл машинаар бас аялж болох байсан. Гэхдээ би хөлөг онгоцыг сонгосон. Нисэх онгоцоор явах юм бол богино хугацаанд нэг улсаас нөгөө улс руу очино. Гэхдээ бас ачаа тийшээ авч явна, очисон газартаа буудал захиална, гих мэтчлэнгээр хоол хүнс гэдэг нэмэлт зарлууд гарна. Тэрнээс гадна машинаар явсан ч гэсэн мөн адилхан. Жишээлх юм бол одоо Абу Дабигаас Катар орлоо гэж бодоход ер нь 7-8 цаг, 9 цаг шахуу машинаар явна. За тэгээ хил гаалаар гарна. Тэгээ очисон газартаа бас зочд бодлоо захиална, гих мэтчлэнгээр нэмэлт зарлууд адилхан гардаг. Онгоцоор юм уу машинаар хил гаалаар гарлаа гэхэд биднэрт виз хэрэгтэй. Заавал бас Катар руу, Оман руу виз авч явна. Гих мэтчлэнгээр аялж байгаа бүх хүмүүс сонголт байгаа. Ямар тээврийн хэрэгсэл ашиглах уу, ямар зорилгоор явах уу, хэмтээ явах уу, ямар улс орноор, ямар маршрутаар явах уу гэд. Энэ бүх сонголт бол аялагч хүн бүхэнд тохиолддог сонголтоо. Хүн өөрөө хүсэх юм бол одоо аялын компаниудаар дамжуулаад аялж болно. Эсвэл одоо өөрөө бие дагаад аялах бүрэн боломжтой. Ийм цаг үе байгаа. Яг нь аялын компаниар дамжуулж явах юм бол бид нэмэлт төлбөр мэдээж төлнө. Одоо тий гайд, та нарын одоо аялын бүх одоо тээврийн хэрэгсэл, зочд буудал захиалгын үн хөлс гэд бүх юм чинь зохион байгуулж байгаагийнхаа хувьд аялын компаниуд нэмэлт төлбөр заавал авдаг. Харин би дагаад аялах юм бол одоо ямар нэгэн дундын зууч байхгүйгээр одоо өөрөө аялын маршрутаа сонгоод өөрөө аялах хөлөг онгоцоо тээврийн хэрэгслээ, зочд буудлаа бүх зүйлээ сонгоод хинтээ хаашаа хизээ явах вэ гэдэг төлөвлөд ингээд аялах бүрэн боломжтой ийм цаг үед бид нар амьдарч байгаа. За миний хувьд болохоор хоёр дахь сонголтыг сонгосон. Ямар нэгэн дундын зууч байхгүй, би дааж аялдаг болъё. Хизээ хаашаа хинтээ явахаа өөрөө шийддэг бай. Мөн дуртай цагтаа аялдаг болъё. Гих мэтлэнгээр ингээд би дааж аялдаг болъё гэж шийдвэр гаргаад энээсээ хойш одоо би 4 дахь аяллаа хийгээд явж байгаа. Ингэж би дааж аялдаг болсноосоо хойш хүүхдүүдтэйгээ аяллаа, найзуудтайгаа явлаа, багийнхантайгаа явлаа. Нийтдээ 4 удаагийнхаа аяллаар 11 улсын 21 хотоор аялсан байдаг. Хөлөг онгоцны аяллаа нэг давуу тал нь хүний одоо аялах, амрах, зугаацах бүх зүйлийг нэг доор багтааж өгснөөрөө бусад тээврийн хэрэгслүүдээс ялгаатай. Хөлөг онгоцон дээр номын сан хүртэл байдаг. Тэр байтугай залбирлын өрөө хүртэл байгаа. Та ганцаараа баймаар байвал одоо хөлөг онгоцны хаа нэг газарт танд зориулсан ийм гоё тоглог тав дахь өрөө бэлэн байж байгаа. Олуула байя, хүмүүстэй хамт байя гэвэл мэдээж хөлгийн тавцан дээр за хөлгийн хаа сайгүй бас ийм олон хүнийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулагдаад байж байгаа. Хөлөг онгоцны аяллаа хамгийн гоё зүйл нь далаа тэнгис дээрээс өглөөний нарыг мандахыг харах, мөн нар жарахыг харна гэдэг бол маш гайхамшигтай байдаг. Учир нь гэх юм бол одоо далаад гарцгүй орны хүний хувьд одоо энэ үзэгдлийг харна гэдэг бол маш гоё. Ямар ч нэмэлт төлбөр байхгүй, дундын зууч байхгүй, тэгээ дуртай улс орн руугаа дуртай хүмүүстэйгээ дуртай цаг хугацаанд аялах ийм боломжийг мэдхийг хүсчээвэл над руу холбогдорой.